За энэ өрөө мэндийг хүргэе. За өнөөдөр крипто валют дэлхий дээр бараг 2000 ширхэг байгаа. Үүний хамгийн эрэлт хэрэгцээтэй буюу анхдагч нь бол биткойн гэдгийг та бүгд мэдж байгаа. Биткойн бол 21 сая ширхэг байдаг. Үүнээс цааш одоо 21 сая 1 ширхэг ч юм уу үйлдвэрлэх юм уу хэвлэх боломж байхгүй учраас бол энэ дижитал актив буюу хөрөнгөө хадгалах хөрөг чадвартай эдийн засгийн хямралын үед бол эргээд мөнгө олох үнцнээ алдахгүй байх юм магадaltaй учраас дэлхийн нийтээр ийшээ их хамаарч байна. За ингээд биднээс хэд хэдэн крипто валютын мэдээллийг одоо та нарт өгөх болно. За 8 сард бол энэ биткойны ханшуул уналттай байдаг юм үзүүлэлт байд юм байна. Энэ дээр та бүгд харж байна. Одоо 8 сард унсан, одоо 9 сард бол арай уналт нь гайгүй болно. Ханшны өөрчлөлтийг ингээд хэдэн жилийн хугацаагаар харьцуулсан юм хүмүүс үзүүлэлт гаргасан байлаа. Энэ хамгийн муу сар нь бол 1 сард бол тийм байна. Хамгийн их уналттай гэсэн үг бараг 75% жирэмсэн байдаг. Хамгийн сайн өөрчлөлттэй сар нь 11 сард болж таарч илээ. За өнөөдрийн нэг сайн мэдээ бол энэ Tether компани хэдтийн офшор юунд уягдсан CNHT гэдэг шинэ стейбл койныг гаргаж байгаа. Ингээд өөр стейбл койнуудын тоо нэгээр нэмэгдэж байна. Энэ стейбл койн болохоор ERC20 Ethereum блокчейн дээр бичигдсэн байлаа. Бид бол энэ өөрийн хугацаанд бол энэ биткойны ханшийг өмнө гэсэн юм магадлал дэвшүүлж байгаа. Яагаад гэдгийг одоо биднээс дараагийн мэдээлэл дээр тайлбарлана. Мөн биднээс бол энэ биткойныг бол энэ дижитал хөрөнгө оруулалтын актив одоо болж чадна гэсэн юм бодолтой байдаг учраас ийшээ нэлээд хөрөнгө оруулалт хийж энэ зах зээл дээр тоглолт хийж байгаа. За ойрын үед болох крипто валютын үйл явдлын талаар биднээс бахан мэдээллийг ингэсэн байна. 9 сарын 12-нд бол Binance бирж Америк нэгдсэн улсын хэрэглэгч төлөвлөгөө үзүүлэх болох юм байна. 15 Tron Deep Chain сайжруулалт хийх юм байна. 15 DTC Atlantis хатуу салалт хардваркийн 23-нд болохоор Bit Futures-тэй багт бирж ажиллаж эхэлнэ. За 1Egg SolidX ETF бол энэ эцсийн шийдвэр нь гараагүй гэж байгаа боловч Америкийн одоо SEC-ээс зөвшөөрөл авахгүй өөрсдийнхөө ETF-ийг гаргахын боломжтой гэсэн мэдээлэл байгаа. За энэ бүгдээс ингээд харахад бол хөрөнгө оруулалтын сангууд болон банкнууд бол халдвар аль болох бага өртөгтэй биткойныг авах оролдого хийж байгаа буюу өөрсдөө бол энэ нэлээд олон сая доллар тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж бол энэ дээр ажиллаж байгаа. За энэ багттай холбоотой саяхан бол мэдээлэл гарсан баг тэрбум гаруй доллар ингээд зах зээл рүү орууллаа гэсэн юм үл мэдэгдэх данс байна гэсэн юм зүйлийг гаргасан. За багтын одоо бол эцэг компани нь бол Intercontinental Exchange гэдэг Wall Street-ийн томоохон санхүүгийн байгууллага байгаа. Энэ бол институционал хөрөнгө оруулагчдад зориулсан үйлчилгээ гаргахын тулд энэ багт futures арилжааны биржийг гаргаж байгаа маа. За ингээд эрсдлийн сангийн болохоор 125 сая доллараар эрсдлийн таах юм нөөц байгуулсан байлаа. Мөн компани болохоор өөрийнхөө биткойныг хадгалахын тулд энэ custodian компани байгуулсан байгаа. Энэ бол Америкийн одоо санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг зөвшөөрлөдөг байгууллагаас ингээд зөвшөөрлийг авсан. Ингээд анхны депозитыг юу баг депозитыг бол 6 дуул хүлээж авсан төрөвчөндөө 23-нд бол багтай арилжаа эхэлнэ гэсэн юм мэдээлэл байгаа. За ингээд тэрбум доллартай тэмцэх энэ биткойн арилжаа шилжүүлсэн гэдэг данс бол энэ байна. Топ одоо 100 дансны дээд талаасаа 5-д ингээд багтж байна. За энийг бүгдээрээ ингээд дэлгэрэнгүй нь харъя. За тэгээд ингээд харахаар энэ 9 сарын 6-нд бол анх нээгдсэн данс байгаа юм.
тэрбум доллартай тэнцэх биткойн энэ данс руу орж ирсэн. Энэ дансыг бол гадна дотны мэдээлэлд бол энэ багтай холбоотой энэ фьючерс арилжаанд зориулж юм дансаа гаргасан биткойн байршуулсан байна гэж үзэж байгаа. За энэ Америкийн нэгдсэн улсын Commodity Futures Trading Commission гэдэг бараа фьючерс арилжааны комисс байдаг. Энэ бол зах зээл дээр явж байгаа товарын биржийн хууль хэрэгжилтийг хяндаг байгууллага буюу нэлээд том хяналтын байгууллага байдаг. Энэ бол фьючерс арилжааны мэдээг бол байнга олон нийтэд танилцуулж байдаг. За энэ бол 9 сарын 3-ны фьючерс арилжааны мэдээ байна. Энэ дээр бол институционал хөрөнгө оруулагчид бол лонг нь 324-тэй, шорт нь 163-тай байсан байна. Өөрчлөлт нь бол ингээд 59%-аар шорт багассан, 87%-аар лонг өссөн гэхлээр өмнөх фьючерсийн хугацаанаас хойш бол институционал хөрөнгө оруулагчид бол худалдаж авах захиалга нэлээд өгсөн боловч ханш бол өнгөрсөн одоо энэ хугацаанд бол бага зэрэг унсан. Бидний хувьд бол цаашдаа ханш бол унах гэсэн одоо таамагтай байгаа. Энэ талаар дараа нь ярэ. SMA бирж дээр бол энэ 9 сарын фьючерс арилжааны хугацаа одоо энэ хугацаа бол 10 дуусч байна. Ингээд 1-2 хоногийн дараа энэ ашиг алдаглаа тооцож өгдөг байгаа. За энэ бүгдээс харахад бол бидний үзэж байгаагаар бол биткойн бол хөөс биш. Ямар нэгэн байдлаар энэ институционал хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө хөрөнгийг эдийн засгийн хямралтай энэ үед бол хурдан хөрөх хэлбэртэй ийм активуудад байршуулдаг. Засгийн газрын бондууд ч юм уу алт үн цэнтэй зүйлд бол байршуулж эргээд зах зээл сэрэх үед ашиг гаргаж авдаг. Яг энэ байдлаар бол энэ биткойныг бол фьючерс арилжааны биржүүд гаргаад маш их хэмжээний мөнгө ийшээ урсаж оруулна гэсэн юм таамагтай байгаа. Гэвч ойрын хугацаанд бол биднээс бол энэ биткойны ханшийг унана гэсэн юм таамаг тэгшүүлж байгаа. Энэ бол ерөнхийдөө энэ том зургаар нь ингээд аваад үзэх юм бол 20,000 хүрснээсээ хойш унаад 30,000 хүрсэн. Энэ 20,000-аас энэ 6,000-ын дундчтай бол институционал хөрөнгө оруулагч нар нэлээд их цуглуулсан буюу энэ банк санхүүгийн байгууллагууд бол далдуур авсан гэж үзэж байгаа. Тэм ч учир одоо эргээд энэ эрсдэлгүй хөрөнгө оруулагч, институционал хөрөнгө оруулагчдыг энэ зах зээл рүү оруулахын тулд бол энэ үйлчилгээний бирж, кастодион, банк санхүүгийн байгууллагуудыг үүсгэж байна гэж үзэж байгаа. Бид бол энэ сүүлийн 6 сарын 28-наас хойш ханшуул нэлээд уналттай байгаа. Энэ сүүлийн дээд ханшнуудыг ингээд шар шуулуунаар татаад хамгийн доотлын ханшуудыг ингээд татвал энэ гурвалжингийн суур, гурвалжингийн тал үүсэж байгаа. Энэ хооронд бол ханш хэлбэлзээд за энэ дээдлийн эсэргүүцлийн шугамыг бол нэвтлээд эргээд ийшээ унана. Ерөнхийдөө унахтаа шууд унтч магадгүй 7,000, 8,500, 8,000, 7,500, 8,000 дээр очно гэсэн юм таамаг төвшүүлж байгаа. За BitMEX биржийн маржин арилжааны хөндлөн нь бол одоогоор лонгод нь 49% та, шорт нь 50% та байна. Энэ бол ханш баг зэрэг үнэлтэнд орж байна гэсэн үг. Яг одоо Binance бирж дээр бол ханш 10,244-тэй байна. Coinbase бирж дээр бол 10,242-той байна ханш. За нөгөө нэг үзүүлэх юм бол энэ Чимпэн Чао гээд хятад залуугийн бирж дээр энэ зээлийн одоо үйлчлэгээ үзүүлдэг юм бизнес гаргасан байгаа. Энэ 16 цагийн дараа шинэ зээлийн одоо хүлээ авах энэ үйлчлэгийг хаагдах юм байна. Цаашаа харъя. За өнөөдрийн байдлаар BNB 200,000 ширхгийг зээлж авах юм байна. Зээлж авах гэдэг нь одоо биднүүсийн дансанд байгаа энэ BNB-гээ би Binance бирж зээлдүүлээд жилийн 10% хүүтэй хүү авна гэсэн үг. USDT доллар байна. 20 саяыг зээлж болох нь байна. Бас жилийн 10% хүүтэй. Ethereum Classic байна. 7% хүүтэй жилийн 30,000 ширхгийг Ethereum Classic-ийг зээлж болох юм байна. Litecoin байна. 6,000 зээлж болно. За энэ Ripple байна 11-ээс 12-ны хооронд
дуусна 14 хоногийн хугацаатай зээлэлгийн одоо 7% Ripple бол USDT бол 2 саяыг зээлэх боломжтой ийм бизнес байна. За манай дотоодд юу болж байна гэдэг юм бол ард хөрөнгө оруулагчийн нэг л хасын гавьгийн компаниудын ард койныг гаргасан байгаа. Энэ баг Монголд анхдагч компани крипто валют гаргаж байгаа ард койн гэсэн юм крипто валют гаргасан. Block Explorer дээр энэ ард санхүүгийн нэгдлийн одоо энэ бичигдсэн блокчейн гэж нь Ethereum дээр бичигдсэн байгаа. За энэ одоогоор эзэмшиж байгаа данс нь юм 4 том данс байгаа. За сая ард койнтой 4 данс байна. 884 мянган ширхэг ард койнтой нэг данс байна. Энийг бол бид бол энэ хуваарлтанд явуулахын тулд энийг ингээд гаргасан болов. Энэ дээр бол хөрөнгө оруулагчид нар хоорондоо хуваагаад авсан байна гэж үзэж байгаа. Ямар нэгэн койн одоо бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж хүн цэнтэй байдаг. Тийм учраас энэ ард койныг бол авсан хүмүүс ард санхүүгийн нэгдлээ хөрөнгө оруулагчдын одоо ардтай холбоотой гамгийн компанитай холбоотой үйлдвэр үйлчилгээг авахд бол хэрэглэх болов гэж тооцож байгаа. За нөгөө нэг агууштай зүйл нь бол энэ Австралийн бирж дээр ард койноо гаргацсан байгаа. 8 сарын 31-нд бол анхны арилжаагаа эхэлсэн. Арилжаа эхлэхдээ бол 0.32 центээс эхэлсэн боловч өнөөдрийн байдлаар нэг 0.16 руу ороод 15 руу ороод 0.16 центтэй байна. Энэ дээр бол ингээд мэдээж энэ шинэ койн учир манайхан мэдэхгүй байхад гадныхан яаж мэдв хэмжээ бол ингээд бага байгаа. За энэ ардтай холбоотой хүмүүс ингээд өвлөцөж авцж байна гэж үзэж байна. За нэг цагийн интервалтай харъя энийг. Нэг цагийн интервалтай харахад ямар ч тийм ханшны хэлбэлцэл байхгүй тодорхой хэмжээний энийг мэддэг хүмүүс арилжиж худалдан авалцж байна гэж дүгнэж байна. Ерөнхийдөө бол энэ бол сайн зүйл байгаа. Монголд анхдагч нь болсон ийм мэдээлэл байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.